За та бүхний шөнийн мэнд төргий. За ерөнхий сайдаа би төсөв дэмжмээр байгаа. Гэхдээ жаахан шүүмжлэлтэй хандах гэж урьдчилаад бас хүлцэл өчье. За нэгдүгээр таны засгийн газрын хамгийн том мегац бол хүний хөгжлийн асуудлаа гэж одоо удаа чуулган дээр хэлж байгаа. За өнөөдөр хүний хөгжлийн 6 тулгууртай байдаг олон улсын стандартын 3-5 салбараа хамгийн ихээр одоо төсвийн таналт хийж байна. За энэ соёл, спорт, за энэ хоёр нийлээд 16% төсвийн таналтанд орж байгаа. За үүнд одоо ямар нэгэн хөрөнгө оруулалт яригдаагүй байгаа. За үүнээс гадна цахим хүртээмж, цахимжилт, технологийн салбар 33% одоо бас төсвийн таналтанд орж байгаа юм байна. За бид одоо хүний хөгжил залуучуудынхаа ирээдүгээс огт одоо хэмнэж, харамлаж болохгүй. Өнөөдөр бид нар бүгдээрээ улс орон даяараа бахархаад өнөөдөр энэ чуулган дотор баяр хүргээд байгаа 3/3 шигшээ баг. За цаашлаад Монголс гээд цахим тоглоомын салбарт байгаа шигшээ баг аль нь олон улсын тэмцээн уралдаанд орох бүх зардлаа хасуулсан байгаа. Мөн одоо олон улсын бэлтгэлд, олимпийн бэлтгэлд явах бүх зардал хасагджээ. За ингээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанаас би бас хэлье. Спортод зарцуулсан $1 болгон ирээдүйн эрүүл мэндийн салбараас $3.2 зардлыг хэмнэдэг. Мөн үүнээс гадна залуучуудын хөгжил зориулж хийж байгаа, соёл спортын салбарт оруулж байгаа бүтээлч энэ салбарыг зориулсан $1 болгон $3.6 ирээдүйн одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зардлыг хэмнэдэг. Тэгэхээр та бүхэн цаашдаа энэ нийгмийн хэрэгцээ шаардлага болсон хүний хөгжлийнхөө салбараас танахгүй байхтаар анхаарна уу? Одоо бас энэ сайд нь цаашдаа анхаарч ажилласаа гэж хүсэж байна. Ингэхгүй бол бид нар зөвхөн одоо хүмүүсийнхаа бие эрүүл мэндийг бодцоод сэтгцийн буюу оюун санааны эрүүл мэндийг орхигдуулад ирээдүйд бид нар одоо энэ нийгэмд гараад байгаа бухимдал, ёс зүйн байдлыг улам дэврэгнэ. Ийм учраас энэ салбарууд дээр анхаарч ажиллана уу гэдэг одоо санал тавьж байна. За баярлалаа.